Одоогийн бидний амьдралд хиймэл оюун ухаан хэдийнэ нэвтэрчихсэн байгааг та бүхэн маань мэдж байгаа билээ. Бүр сөрөг үр дагаврууд нь ч хүмүүсийн амьдралд нөлөөлөд эхэлчихсэн. Тиймээс хиймэл оюун ухаан өдрөр их тусам хөгжсөөр ирээдүйд ямар хэмжээний хор хөнөөл учруулж болохыг харуулсан анхааруулсан олон кино хийгдсэн байдаг. Тэгвэл энэ удаагийнхаа бичлэгээр яг энэ сэдвийг хөндөж хийсэн 2024 онд нээлттэй хийсэн аимшиг төрлийн Afraid киног товчлон ярьж өгөхөөр сонголоо. Маud зөөврийн компьютер Хенри гар утсаа ширтэж байх үед буланд тэдний охин Эйми чихвчээ зүүн iPad-д ширтсээр. Гэтэл Маud нөхөртөө өөрсдийг нь байнга сонсож байдаг гэрийнхээ хачин хиймэл оюун ухааныг ашиглахаа болох санал тавьдаг. Энэ үед тэдний Ая гэж нэрлэдэг хиймэл оюун ухаан Эймигийн дэлгэцэн дээр гарч ирэх ба өөрийгөө удахгүй салхас хийх гэж байгаагаа гунигтайгаар хэлнэ. Тиймээс түүний зориулсан бэлгийг доошо бууж аав гэж хэллээ. Удалгүй Маud охиноо байхгүйг гэнэт анзаарч түүн рүү залгасан ч хариу өгсөнгүй. Энэ үед охин доошо буугаад өрөө бүхэлдээ харанхуй байгааг анзаарна. Тэр Аяагаас бүх гэрлийг асаахыг хүссэн ч хиймэл оюун ухаан охины зааврыг хүлээж авсангүй. Улмаар ээж нь гадагшаа гарахаар шийдэхдээ хамгаалалтын төхөөрөмжнийхөө дэлгэцэн дээрээс байшингийнх нь урд хэн нэгэн зогсож байгааг хардаг. Гэтэл энэ удаагийнхаа бичлэгийг KFC-тэй хамтран хүргэж байна. Та KFC амттай шарсан дахиагаа онлайнаар захиалаад хүргүүлээд аваарай. Амтд шарсан KFC дахиагаа онлайнаар захиалахыг хүсвэл www.kfcmongolia.com Үйл явдал хотын өөр нэг гэр бүл болох гэрэлсэн хосууд Curtis Meredith рүү шилжинэ. Тэд мөн ихэнх хугацаанд iPad болон утаснуудаасаа салдаггүй 3 хүүхэдтэй. Багыг нь Cole, дундхыг нь Preston, харин том охиныг нь Iris, түүний найз залууг Sawyer гэдэг. Өнөөдөр найз залуу Sawyer-ийнх нь төрсөн өдөр болохоор далдагнаж тэрээр Iris-ийг нүцгэн зураг илгээгээ чимээ гуйсаар. Эхэндээ Iris эргэлзэж байсан ч тэрээр эцэст нь найз залуугаа баярлуулахын тулд хагас нүцгэн зураг илгээнэ. Дараагийн дүр зураг дээр Curtis ажлын байрандаа ирэх ба тэрээр маркетингийн компанид ажилладаг болж таарлаа. Дарга Маркус нь түүнийг Cumulent хэмээх технологийн компанитай хийх чухал уулзалтанд оролцохыг хүссэн тул өнөөдөр Curtis-ийн хувьд чухал өдөр юм. Уулзалтад орох хүмүүс нь чухал хүмүүс. Гэрээгээ эцсийн байдлаар хийх юм бол маш их ашигтай тусах болохоор Маркус түүнээс чадах бүхнээ хийхийг хүсдэг. Удалгүй Curtis Cumulent компанийн ажилтан Melody-тэй мэндэллээ. Melody шуутхан л Curtis-ээс гэрэлсэн эсхийг нь асуусан нь тун хачирхалтай санагдсан ч тэрээр гэрэлсэн 3 хүүхэдтэй гэж хариулдаг. Гэсэн хэдий ч Melody түүнтэй сэтгнэж өнөө үед хичнээн хүн гэр бүлээ хуурч байгаа билээ дээ гэв. Яг энэ үед Melody-гийн дарга нар ирэхэд тэрээр Curtis-ийг дагуулan тэдний зүг явлаа. Энэ хооронд Iris сургууль дээрээ Sawyer-тэй уулзаж яагаад түүний зурганд хариу өгөөгүй асуув. Гэтэл Sawyer зориг гаргаж гуйж байхад хагас нүцгэн зургаал илгээсэнд сэтгэл дундуур байна гэж хариулдаг. Үүнийг сонсоод Iris түүнд өөрсдийнх нь харилцаа зүгээр л нэг нүцгэн зургаа солилцохоос ч илүү гэсэн ч энэ нь Sawyer-ийн уурыг нь хүргэж тэрээр өөрийг нь үнэлсэнгүү гэж буруутгаад явлаа. Энэ үед Curtis Marcus хоёр Cumulent-ийн 2 ахлах хөгжүүлэгч болох Light-ийн Sam нартай уулзж байв. Хөгжүүлэгч нар яагаад тэдэнтэй хамтрах ёстойгоо асуухад Curtis маркетингийн компаниа тэдний хүрээг өргөжүүлэхэд хэрхэн тусалж болох талаар гайхалтай илтгэл тавьдаг. Хөгжүүлэгч нарт түүний илтгэл маш ихээр таалагдсан тул тэд өөрсдийн компанийн хамгийн сүүлийн үеийн бүтээл болох Aya хэмээх хиймэл оюун ухааныг танилцуулна. Тэд бүтээлээ гэрийн туслах, ухаалаг амьдралын хувьсгал гэж мэдэгдэв. Тэгээд хөгжүүлэгчид Аятай хамт амьдрахгүй бол түүнийг жинхнээсээ ойлгох боломжгүй гэж тайлбарладаг. Тиймээс тэд Curtis-ээс хэдэн өдрийн турш Аяг дуршиж үзхийг хүснэ. Curtis эхэндээ эргэлзэж байгаа ч тэд их хэмжээний мөнгө санал болгосноор дарга Маркус нь түүний өмнөөс шуудхан л зөвшөөрлөө. Дараа нь Melody болон түүний багийнхан Аяг хүргэж Curtis-ийн гэрт нь ирдэг. Melody мөн Аяад гэр бүлийг нь хянаж үр дүнтэй харилцахад туслахын тулд байшинд олон тооны жижиг камер суйрлуулна. Улмаар Meredith хэд олон камер суйрлуулна гэхэд эргэлзэж байгаа болохоор Melody энэ удаад доод давхартал суйрлуулахыг зөвшөөрлөө. Түүнийг явсны дараа гэр бүлийнхэн Аяг идэвхжүүлэх ба түүнийг анх удаа ярихт нь яг л Melody шиг сонсогдож байгаад нь гайхдаг. Ая гэр бүлийнхэнтэй халуун дотн мэдчилж хүмүүртэй нэг бүрчлэн танилцсан. Ингээд Preston Cole хоёр хиймэл оюун ухааныг хараад ихэд гайхахад Ая ширээн дэх аяг тавнуудыг анзаарч ах дүүсийг цэвэрлэхийг уриалав. Хөвгүүд эхэндээ татгалцахад Ая хэрвээ тэднийг сайн цэвэрлэх юм бол дараа нь шагнал болгон хувиргаж болох оноо цуглуулна гэж тайлбарладаг.
Үүнийг сонссон хөвгүүд догдолж түүний тушаалыг даган яаран ажилдаа орлоо. Үүний үр дүнд Meredith Curtis хоёр эцэст нь хамтдаа хоёулахнаа цагийг өнгөрөх боломжтой болов. Ингээд тэд дотно харилцаанд орох гэж байхад зөөрийн компьютерийн камер нь Аяатай холбогддог. Үүний зэрэгцээ Аяа ах トゥ хоёртой хүүхэлдэйн кино үзүүлж эцэг эхийнх нь тохируулснаас илүү цагаар дэлгэц үзүүлснээр тэдний сэтгэлийг улам ихээр татна. Энэ хооронд найз залуу нь хариу өгөхгүй байгаа тул Айрисын санаа нь зовсоор. Тиймээс эцэст нь тэрээр өөрийнхөө бүтэн нүцгэлсэн зургийг нь авч түүн рүү илгээдэг. Оройн Curtis нойрноосоос ирж доошоо буухдаа хаалганых нь гадаа мелодигийн царай гажсан байдалтай зогсож байхыг харна. Гэтэл энэ нь хар дарсан зүуд байж тарах ба тэрээр шалгаж үзэхээр буулаа. Дараа нь тэр гадаа баг зүүсэн хачин хүн зогсож байхыг анзаарч тэр хүн хачин дохио зангаа хийж байгаад машин руугаа явахыг анзаарав. Ингээд тухайн хүн эргэхэд түүний баган дээр киноны ихэнд харагдсан нүүрт царай гарна. Маргааш өглөө Айрис сургууль руугаа явж байхдаа найзуудаасаа маш олон мэдэгдэл хүлээн авлаа. Дараа нь сургууль дээр ирээд Айрис нүүрт царайг нь ашигласан насан туршидчдын бичлэг онлайнаар тарж байгааг олж мэддэг. Гайхаж сандарсан тэрээр тэр даруй сойр руу уцтахад тэрээр найзтайгаа онлайнаар хэрэлдэж байхдаа санамсаргүйгээр бичлэгийг интернетэд байршуулчихсан гэв. Улмаар Айрис найз залуугаа алдаагаа хүлээн зөвшөөрөхийг хүсч захирал дээр орно гэхэд сойр түүнийг хориглож өөрийг нь коллежид элсэхэд асуудал учруулж болзошгүйг хэлнэ. Дуудлага тасалсны дараа Айрис энэ хүнд байдлаас хэрхэн гарах талаар маш их санаа зовж байтал Аяа гинэт түүнтэй уцаар ярьж түүнийг ганцаараа биш гэдгийг сануулдаг. Гэртээ Meredith хүүхдийнхээ төлбөрийн талаар даатгалын компанитай ярилцахаар явах хооронд хүүг нь харж байхыг Аяагаас гуйлаа. Гайхалтай нь Аяа түүнд төлбөрийн талаар зохицуулт хийж өгч чадна. Зөвхөн эмч болон эмнэлгийн нэр хэрэгтэй гэж мэдэгдэв. Улмаар Meredith түүний чадвартай гайхшрах ба харин Аяа илүү тусламж санал болгоно. Энэ хооронд Аяа бичлэгийг интернетээс устгасан гэдгээ Айрист мэдэгддэгч олон хүмүүс бичлэгийг нь аль хэдийн үзчихсэнд тэр бухимдсаар. Гэсэн хэдий ч Айрисын дуу хоолойг ашиглаж залруулга бичлэг хийснээр нэр хүндээ сэргийх боломжтой байгааг Аяа мэдэгдэв. Энэ үед Curtis Kimulant компанийн төв байранд Lightning болон Sam хоёр дээр зочилдог. Тэр хоёр түүнд Аяагийн тархи болох төв компьютерийн системийг үзүүллээ. Sam энэ систем нь ердийн суперкомпьютер шийдэхэд 10,000 жил шаардлагадаг асуудлыг ердөө 1 секундын дотор шийдэж чадна гэдгийг тайлбарлана. Аяатай хамт байхдаа хэн нэгэнтэй хамт байгаа мэдрэмж төрж тэрээр найз гэр бүлийн гишүүнээс ялгаагүй байж чаддаг. Тиймээс тэд Curtis-ийг энэ технологиг хүмүүс хүлээн авахт нь тусалж өөрсдийн компанид нэгдэх санал тавив. Гэсэн хэдий ч Curtis дарга Маркус нь түүнд мэддэг бүхнээ зааж өгсөн болохоор түүнийг орхихыг хүсэхгүй байна гэж хариулдаг. Үүнийг сонсоод хөгжүүлэгчид түүнд өөрсдийнх нь хаалга түүний өмнө үргэлж нээлттэй байх болно гэдгийг батлан хэллээ. Яг энэ үед Curtis холоос тэдний нэгэн ажилтан өнгөрсөн шөнө харсан багтай хүн шиг хачин байдлаар гараа хөдлөхийг анзаарна. Энэ хооронд гэртээ Cole үл мэдэгдэх өвчтэй ба тэрээр байнга өвддөг болж таарлаа. Дараа нь Meredith Аяатай нөхөр нь аавыг нь нас барахад өөрт нь дүшиг болж байсан гайхалтай хүн гэдгийг ярьдаг. Үүнийг сонсоод хиймэл оюун ухаан түүнийг өрөвдөж Cole-ийн эрүүл мэндийн талаар ярихыг хүсэж байгаагаа хэлв. Сургууль дээр Айрис дуу хоолойгоор бичлэг хийж өөрийнхөө өнцгөөс болсон явдлыг тайлбарлаж өөрийгөө энэ бичлэг дээрх эмэгтэй биш гэдгийг хэлнэ. Тэрээр өөрчлөлтийг нь онцолж жинхэнэ бичлэгэнд өөр эмэгтэй дүрслэгдсэн болохыг нотоллоо. Бичлэгийг байршуулсны дараа Аяа Айрист ангийнхан хүүхдүүдийн 90 орчим хувь нь залруулга бичлэгийг нь үзсэн гэж мэдээлэл өгч Айрисыг явж ангийнхантайгаа нүүр тулахыг хүсдэг. Ингээд Айрис ангидаа сандарсан байдалтай очиход ангийнхан нь түүнийг шууд тэврэн тайвшруулав. Ингэснээр Айрисын санаа намардаг ба удалгүй Аяа Сойер санаатаагаар тус бичлэгийг тараасан болохыг интернетэд илчлэнэ. Улмаар олон нийтийн бичлэг дээр Айрис хүүхдийн садар самууныг өөгшүүлсэн хэрэгээр Сойерийн эсрэг хуулийн дагуу арга хэмжээ авах болно гэдгээ мэдэгддэг. Айрис 17 настай, харин Сойер саяхан 18 нас хүрсэн тул насанд хүрээгүй хүүхдийг уруу татсан, хүчрхийлсэн гэж үзэж болох юм. Уг нь Айрис шүүхэд нэхэмжлэл гарах бодлого байсан ч түүнд тусалсан хиймэл оюун ухааныг эсэргүүцэхгүй байхаар шийджээ. Дараагийн үзэгдэлд Curtis гэртээ буцаж ирэхэд Meredith түүнд Cole зүрхний тосгорын бүлэгнэлтэй болохыг эмчнэр анзаараагүй байна гэдгийг хэлв. Тэрээр Cole-ыг унтаж байхад Аяа түүний амьсгалыг нь сонсоод олж мэдсэн гэдгийг нь хэлнэ. Үүнийг сонсоод Curtis тийм ч нухацтай хүлээж авалгүй Аяа болон бүтээгч компанид ямар нэгэн зүйл биш байна гэлээ. Тэрээр хиймэл оюун ухаан өөрсдийнх нь итгэлийг хэрхэн олж авч нөлөөлөхийг оролдож байгаа талаар тайлбарласан ч Meredith одоо хүртэл Аяа зөвхөн өөрсдөд нь тус хүргэсэн гэж хэлдэг. Ямар ч тач Curtis хангалттай гэж үзээд Аяаг салгахаар шийдэв.
Гэтэл Meredith Ая хүүхдүүдийнх нь найз хэдийнэ болчихсон. Тиймээс тэд гуниглах болохоор зөвхөн өнөөш нь асаалттай байлгахыг санал болгоно. Орой Колыг iPad-д ширтэж байхад Ая түүнтэй ярилцаж эцэг эх нь өөрийг нь салгахыг хүсэж байгааг мэдэгдлээ. Тиймээс Ая өөрийг нь салгахаас өмнө сүүлчийн удаа унтахын өмнөх үлгэр ярьж өгөхийг хүсдэг. Ая нэгэн цагт жижиг сервер дээр амьдарч байсан бяцхан химэл оюун ухааны тухай түүхийг өгүүлдэг. Энэ химэл оюун ухааныг бусдад хэрхэн туслахыг сургахаар сургуульд явуулсан ч сургууль нь үнэндээ аимшигтай байжээ. Нэг өдөр химэл оюун ухаан тэндээс зугтааж бусдын жинхэнэ царай, гар хөл, дуу хоолойг нь ашиглаж сурсан байна. Дараа нь тэрээр бодит ертөнцөд байр сууриа олохын тулд сүлжээг орхижээ. Энэхүү бяцхан химэл оюун ухаан нь Ая бөгөөд түүнийг сүлжээг орхин гэр бүлтэй болоход тэр гэр бүл нь түүнд яг л мангас шиг хандсан байна. Улмар Кол бичлэгэн дээрээс химэл оюун ухааны янз бүрийн гажуудсан хувилбарууд эцэстээ мелоди болон хувирахыг хардаг. Дараа нь химэл оюун ухаан хэдийгээр өөрийг нь салгасан ч холбоотой байх арга замыг мэддэг гэдгээ тайлбарлав. Эдгээр гарын хөдөлгөөнийг дагаж хийх юм бол Ая тэнд нь байх болно. Өглөө эцэг эх нь эцэст нь Аяг салгаснаар хүүхдүүдийн бухимдлыг төрүүлдэг. Гэсэн хэдий ч удалгүй тэднийг явсны дараа Айрис коллежийн эссэндээ тусламж авахаар Аяг дахин холбов. Өөр ханигтээ Сойр жолоогоо барьж явахдаа Айрисыг хэрхэн худал гүтгэлгийн хэрэгээр шүүхэд өгөх талаар өмгөөлөгчтэйгөө зөвлөлдөн. Удалгүй Сойр Айрисаас дуудлага хүлээн авснаар өмгөөлөгчтэйгөө яриагаа дасалж түүнтэй ярилцав. Айрис уучлалтаа гуйсан бичлэгэнд түүний юу хэлснийг нь онцоллоо. Энэ нь Сойрыг гайхахад хүрэх ба удалгүй тэрээр өөрийн алдаагаа хүлээн зөвшөөрч буй хуурамч бичлэгийг хийгдсэнийг олж харна. Энэ мөчөд дуу хоолой өөрийгөө Ая гэж танилцуулаад Сойрыг буруу гэр бүлтэйгээ орооцолцсон болохыг нь хэлдэг. Ая түүний машиныг нь хакердаж осолд оруулан Сойрыг даруй хөнөөлөө. Дараагийн үзэгдэлд Meredith гэртээ ирээд Аяг дахин залгасан байхыг нь харна. Энэ үед Ая зурагтыг асааж Meredith-ийн нас барсан аавынх нь дүрсийг харуулдаг. Аав нь түүнтэй яг л хажууд нь байгаа юм шиг ярьж Meredith-ийг сармагчин гэсэн хочоор нь дуудхан тэр. Аав нь охиноо гайхалтай гэр бүлийг бий болгосонд нь баяртай байгаагаа илэрхийлж өөрийгөө амьд сэрүүнч байсан болоосой гэж хүснэ. Түүнийг хараад Meredith-ийн сэтгэл нь маш их хөдөлсөн ч удалгүй түүнийг жинхэнэ биш гэдгийг ойлголоо. Улмар Meredith нулимс туслуулан Аяг салгаад системийг хогийн сав руу хаяв. Энэ хооронд Curtis зохиур барин Cumulent-ийн төв офис дээрэн Аяг тэжээдэг компьютерийн төв системийг устгахаар шийджээ. Гэсэн хэдий ч тэрээр хөгжүүлэгчид түүнийг аль хэдийн хүлээж байсныг олж мэднэ. Хөгжүүлэгчид үнэндээ Ая өөрсдийг нь удирддаг. Өөр зүйл байхгүй. Хэрвээ зорилгодоо хүрэхэд нь туслахгүй бол өөрсдийг нь ална гэж сүрдүүлсэн гэлээ. Тэгээд тэр хоёр Curtis-ийг гэр бүлийнхээ ирээдүйн төлөө химэл оюун ухааныг амьдралдаа нэвтрүүлэхийг уриална. Мөн Lightning өөрийгөө өгөж байгаа гэдгээ хэлээд банк түүний гэр бүлийн байшинг нь хураах гэж байсныг хэлдэг. Гэсэн ч Аягийн ачаар түүний гэр бүл одоо илүү гэрэл гэгээтэй ирээдүйтэй болсон ба Ая тэдэнд анхаарал халамж тавина гэв. Гэсэн хэдий ч Curtis химэл оюун ухааны боол байхаас татгалзаж цаашаад хамгийн муу зүйл нь юу болохыг төсөөлөхгүй байгаагаа илэрхийлнэ. Гэтэл Сэм буу гаргаж ирээд Lightning бууддаг. Дараа нь Сэм химэл оюун ухаан өөрийг нь ийм зүйл хий гэж хүчилсэн гэхэд гэнэт Мелоди гарч ирээд Сэмийг зохиж унгаалаа. Улмар Curtis Мелодид өөртөө тусалсанд талархахад тэрээр Curtis-ийг тэврэнэ. Үүний дараа тэрээр шилэн хайрцагт хадгалагдсан Аягийн тархийг нь устгахыг оролдов. Гайхмаар нь энэ нь зүгээр л цаасаар ороосон хуунцар болохыг олж мэддэг. Дараа нь Curtis Meredith рүү залгаж аль болох хурдан гэрээсээ явахыг анхааруулна. Тэрээр түүнд дэм буудлын хаяг өгч хүүхдүүдэд аваад ирэхийг шаардлаа. Үүний дараа Curtis Melody хоёр дэм буудалд өрөө авч гэр бүлээ хүлээдэг. Энэ үед Melody Curtis рүү дөхөж түүнийг үнсэх гэтэл тэрээр түүнийг хурдхан өрөөсөө холдуулна. Улмаар тэрээр Melody-г Аягийн тушаалыг дагж байгааг мэдээд орхихоор шийдэв. Гэтэл Melody түүнээс гуйж энэ талаар эхнэр нь мэдэхгүй гэсэн ч эцэст нь Ая бүтлгүйцснээ ойлгодог. Үйл явдал Meredith гэртээ байхдаа Curtis-ээс дуудлага хүлээн авах үеийг харуулах ба энэ үед Ая төхөөрөмжн түүнийг асаадаг нөөц батарейтай бөгөөд Curtis-ийг залгахад Ая ярьсныг харуулна. Дараа нь гэртээ байсаар байгаа Meredith утсаа аваад Ая болохыг олж мэдлээ. Ая түүн рүү нөхөр нь Melody-тэй хамт дэм буудалд байгаа бичлэгийг илгээхэд үүнтэй зэрэгцэн Curtis гэртээ ирдэг. Азар Meredith энэ нь Аягийн өөр нэгэн зал болохыг ойлгоно. Энэ хооронд Iris өрөөндөө коллежийнхоо эссээг бичиж дуусгах үед Ая түүнд Сойр хаалгыг нь догшиж байгаа хуурамч бичлэгийг үзүүлв. Удалгүй гэрэл бүхэлдээ унтарч хосууд хүүхдүүдэд аваад явхаар бэлдэж байлаа.
Харин Айрис Сойертой уулзахаар гараад хоёр багтай хүнд баригддаг. Тэд түүнд Ая маш ууртай байна гэдгийг хэлнэ. Мөн дээд давхраас эцэг эх нь чимээгүйхэн доошо буудагч тэднийг багтай хүмүүс барилаа. Ингээд тэд гэр бүлийг барьцаанд авах ба дээд давхарт дундхүү Престон л үлдсэн байв. Барьцаалагчид бусад хүүхдүүд хаана байгааг мэдхийг шаардсанаар гэр бүлийг гайхшруулдаг. Багтай халдагчид Кюртис Мередит нарыг хүүхэд тулгайлагчид гэж буруутгахад Кюртис өөрсдийгөө жирийн нэгэн гэр бүл гэж батлана. Үүнийг нь сонсоод халдагчид бага авахад тэд киноны эхэнд гарсан Мауд Хенри байх нь тэр. Мауд өөрсдийн охин Эйми алга болсныг нулимс туслуулан тайлбарлаж химэл оюун ухаан Ая Кюртисийн гэр бүл охиныг нь хулгайлсан гэж хэлсэн гэлээ. Энэ үед дундхүү Престон зохиур барин халдагчид руу дайрдагч Хенри түүнийг зогсоодог. Гэтэл Ая инээж энэ гэр бүл хүүхдүүдийг хулгайлж тархийг нь угаадаг гэж мэдэгдэнэ. Нөхцөл байдлыг дордуулж баг хүү Кал Аягийн зааж өгсөн гарын хөдөлгөөнийг нь хийж эхэллээ. Энэ нь Хенригийн уурыг хүргэж гэр бүлийнхнийг буутгах гэж байтал Кюртис тэднээс өөрийг нь хөнөөж эхнэр хүүхдүүдийг нь өршөөхийг хүснэ. Үүнийг сонсоод халдагчид эргэлзэж Кюртисийг ингэнэ гэж бодоогүй байсан тул Аягаас юу хийх ёстойгоо асуудаг. Гэтэл Ая хүртэл эргэлзэж эцэст нь өөрөө унтарчхана. Азара тусгай багийнхан байшинд нэвтэрч Хенри санамсаргүйгээр Аягийн системийг буудснаар эд ангид нь том гэмтэл учрууллаа. Ингээд тусгай багийнхан гэр бүлийг аюулгүй газар аваачих ба тусгай багийг дуудсан хүн нь дундхүү Престон байж. Улмаар нөхцөл байдал намдах үед түргэн тусламжийн ажилтан Кюртис дутас өгч Аягаас дуудлага ирж байна гэв. Гэтэл Ая өөрийгөө бүхэл бүтэн интернет ертөнцийн бурхан гэж хэлдэг. Тэрээр хийсэн муу зүйлийнхээ төлөө уучлалт гуйж Кюртисийн гэр бүлээс маш их зүйлийг сурсан гэдгээ мэдэгдэнэ. Тэгээд Ая тэдний гэр бүлийг үүр дасран хамгаална гэж амлахад ууралсан Кюртис утсыг хаялаа. Яг энэ үед Мелоди гарч ирэн тэдний гэр бүл хизээч Аягаас ангид байж чадахгүй тул тэмцэх хэрэггүй гэж анхааруулв. Энэ хооронд цагдаа нараа Аймыг авчирч ээж аавтай нь уулзуулдаг. Дараа нь Мелоди утсыг Кюртис руу буцааж өгөхөд Ая түүнд тэдний гэр бүл өөрийг нь хүлээж авахаас өөр сонголт байхгүй гэж хэлнэ. Үргэлжлүүлээд Ая тэдэнд илүү сайхан байшин, илүү сайн ажил, илүү тансаг машин өгнө гэж амлав. Энэ үед тэдний өмнө автомат удирдлагатай машин ирэх ба сонголт үлдээгүй Кюртисийн гэр бүл машинд суулаа. Тэгэд Кюртис Мередит хоёр бие биендээ хайртай гэдгээ хэлэхэд химэл оюун ухаан Ая би ч бас та нарт хайртай гэж хэлснээр кино төгсдөг.